Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулга. Та бүхний өглөөний хамрыг ирье. Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөлийг хангаж бүрдүүлэхийг үндэсний аюулгүй байдал гэдэг юм а. Энэ чиг үүргийн хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч дээрх байгууллагуудын удирдлагуудаа 3 удаа биечлэн уулзаж үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвөө гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм а. Хүний аймнаас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урдчлан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагаа олсон ажил гэж бас үзэж байна. Зам тээврийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амнасаа алдах, архитын согтууруулах ундааг хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох зэрэг бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гадны шалтгаанд нас баралтаар өдөрт дунджаар Монгол улсад маань 40-с 45, жилд дунджаар 15-аас 17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн статистик тоо гарчээ. Энэ нь иргэний дайнтай байгаа Сэр улсад энэ оны эхний 10 сарын байдлаар 18 мянган орчим энгийн иргэд зэрэг болон босгочд алагдсан гэх тоотой ойролцоо очиж байна гэсэн үг юм а. Энэ юу гэсэн үг юм бэ? Бид дайны нөхцөлд амьдраад байгаатай нэгэн адил болжээ. Дээрх харамсалтай нөхцөл байдал нь хүн амаа эрүүл аюулгүй орчинд амьдруулах хуулиар хүлээсэн үүргээ төр биелүүлэхгүй байгаатай бас шууд холбоотой юм а. Иймээс золгүй өхлийн тоог бууруулах чиглэлээр та бүхэн хэрхэн ямар арга хэмжээ авч ажиллах талаар нухацтай зөвлөлдөж тодорхой шийдэл гаргаж үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Монгол улсад монгол хүнээс илүү үнэтэй капитал гэж байх ёсгүй маа. Энэхүү хэлэлцүүлгийг жил бүр уламжлалын зохион байгуулах чиглэлийг та бүхэнд бас өгч байна. Хойдын жил та бүхэн ахин цугларахад дээр дурдгдсан зохисгүй тоонууд буурсан дүнтэй уулзах ёстой гэж бодож байна. Ийм л үр дүнг та бүхнээс бид хүлээж байна. Ингээд хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахын сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.